За сайн байцгаана уу? Энэ удаагийн маань мэрэг хайр дурлалын мэрэг байна. Тэгэхээр та бүхэн маань одоо айлс мэргээ хүлээн авч үзээрэй. За сайн байцгаана уу? Энэ бичлэг очих өдрийн мэндийг хүргье. За тэг өнөөдөр өмнө сонголт бол энэ дөрөв сонголт байна. Тэгэхээр танд нэг их юм битээ бодорой. Энергийн шалгалтын учраас энергийн шалгалт харж байвал үзээрэй. Мөн бүгдийн өөрийгөө уурж байгаа юм шиг битээ бүгдийн сонсорой гэж зүйлээ. Тэгэхээр дараа нь тэнд асуудал толгонд хаваас тэрийг харах нь өөртөө эргүүлээд үлдэх боломжгүй. Тийм учраас одоо ингэ шүү. Мэргээ эхлүүлээ. Гол ойлгох нь шиж олон юм яриахгүйгээр танд азалхан зарлахгүйгээр мэргээ өрүүлж эхлэе. За тэгэхээр энергийн шалгалтаа. Ой. Завгүй гүгдэх чинь. За ер нь бол жоо нүд өвдөж байна, аргаж өвдөж байна. Хил ам хай ингээ өрөөл гээд товч орооцолтож юм юм уу? Хил ам орооцолтод байгаа бол та 100 группийг сонгосон байна. Үе шүрмэс татах, нүд өвдөх, харгах мэдрэмж төрж байгаа бол та 100 группийг сонгосон байна. Та мөн бас саяхан амтан тэжээдэг газар утсан юм уу? Амтантай хүнтэй уулзсан, тэжээвэр амтантай хүнтэй уулзсан бол та 100 группийг сонгосон байна. Тэмээ олон амтантай газраар явсан хүн бол та 100 группийг сонгосон байна. Амтан тэжээдэг хүнтэй уулзсан байж болно. Амтны баахан зураг өстэй музей сүзээ тийм амтны гэл хэрэгэлтэй газруудаар орсон бол та 100 группийг сонгосон байна. Тийм ээ хуруу муруу хөл гарын шүрмэс татаад байгаа бол ер нь л 100 группийг сонгосон байна гэж үзнэ. Тэгэхээр мэргээ эхлүүлээ. Ойр ягаад ч юм сэвтцэн юм шиг мэдрэмж ажил бүтлгүүдгүй байгаа юм шиг бүтлгүүдэд байгаа юм шиг мэдрэмж сэтгэл санаа докторгүй байгаа юм шиг юм мэдрэмж төрөд байгаа бол та 100 группийг сонгосон. Тийм учраас уншлагаа эхлүүлнэ. Төвлөрнөө. Ерөөс юм төвлөрөхгүй маш завгүй юм л оролдоод өгөх. Хүмүүстэй тэгж хуулзаад байгаа юм уу? Өдөр төлөвлөсөн ажлууд нь тэр өдөртөө бүтэхгүй байгаа юм уу? Харагч. Барилгаас нэнэдэрт уурдан гарч өгөхгүй. Сэтгэл санаа тогтоогүй. За өнгөрсөнтэй холбоотой зүрх сэтгэлээ шарахны тухай ярина. Далжигүр гэмтсэн гэж хэлнэ бэ. За яа далжигүр гэмтсэн гэж хэлэх вэ гэхээр за таны хайрлсан, зүтгэсэн, амьдрсан амьдрал бол хичээсэн бүхэн чинь нуруу унсан. Түүнээс болоод өнгөрсөн зүйлтэйгээ орхиж чадахгүй, мартаж чадахгүй хэдий ингээд ганцаараа явах замыг сонгосон боловч дахин эхлүүлж байгаа шинэ хаалгаа зөвхгүй байна. Гэтэл яг та амьдрах ёстой амьдралаараа амьдарч байгаа юу? Уулзах хүмүүстэйгээ учирч байгаа юу? Гэдэг дээрээ жоо эргэлзээд ах шүү. Нэг л хэвийн амьдралаар амьдраад байх шүү те. Завгүй шүү мөртлөө ингээл энд яах вэ, тэр яах вэ гэл ингээл завгүй шгшэл нэг л хэвийн амьдралаар амьдраад байна. Гэтэл энэ юу хэлж байгаа гэхээр зүрх сэтгэл чи юмд баясах ёстой. Хүн гэдгийг мэдрэх ёстой. Таны хувьд бол асар их ганцаардал, асар их өнгөрсний гуниг яг нэг хэсэг уйлж унжаа шаналаад байсан бол одоо харьцангуй мартаад эргүүлээ шарахаа эдгэж эхэлж байгаа. Гэвч одоо өнгөрсөн зүйлээ орхиж чаддгүй, мартаж чаддгүй, аливаа харилцааг эхлүүлээ гэхээр ч юм уу ямарваа нэгэн байдлаар өнгөрснөөсөө болоо санаа зовоод өнгөрснөөсөө болоо шаналаад ингээд дараагийн харилцаа, дараагийн боломжоо харахгүй байна. Их хугацаанд зогссон байна. Ер нь ингээл ганцаараа явж байвал гоё юм уу, амар юм уу гэж бодоод байгаа юм шиг мөртлөө авсан шар гомцон гомдол зөвхөрсөн зөвхөрлж нь бол гүйцэд арилаагүй. За тэгэхээр тэрийг арилгахын тулд яах ёстой вэ?
байхгүй. Та гарнаа орноо нэгэн хэвийн амьдралаасаа жоохон хүн дээр нөө байгаль сайгалдгаар сайхан фестивал тоглолт моглолт үз тэ жоохон хүрээллээ өөрчлөнө. Дальч өөр гинцэн гэдэг чинь одоо та ер нь л жоохон ганцаардаа тань хайр халамж урам зоригоор дутгмог байна. За таныг ойлгодог хүмүүсээс байд юм уу гэхээр бас байдаггүй. Яагаад байхгүй наа гэхээр энэ 90 тэрний хүмүүс чинь бас дийлэнх нь хостой амьдралтай гэсэн хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр та нэг хин нэгнийхээ амьдралтай хүмүүстэй сайн гайвуулаад яах вэ гэж боддөг юм уу? Тэр хүнийхээ зав завыг бодоод байт юм уу? Ийм байдалтай байгаад жожигурж байна, ганцаарч байна. Нэгin хэвийн байдлаасаа одоо салахгүй бол болохгүй. Энд чинь ингээд дал зуршил болоод байгаа юм биш ээ. За зүгээр нийгэмд ор харилцаанаас хүн дээрээ жожигшоод байна гэсэн. За хүнд итгэж чадахгүй байна. Тийм өөрийгөө ингээ өнгөрсөн дүлдээсээ өөрийгөө одоо ингээ шилний санаас тэмдрээд ингээ байгаад байдаг. Гэтэл та чинь бас хорвоо гэдэг чинь хосын хорвоо шүү дээ. Хосын хорвоо ямар нэгэн байдлаар одоо өнгөрсөн зүйлүүдээ ингээ сайн эргэлзүүлээд хараад ингээ бодох юм бол та ингээ хурдан шийдвэр гаргасан, хурдан тасчдаг, хурдан итгэждэг, өөрийгөө золиослцдаг ийм хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр та мань одоо аль нэг харилцааг эхлүүлэхээр, танилын үрийг эхлүүлэхэд ер нь битээ яараарай. За юу. Эхэндээ бүх зүйл гой байгаад хэсэг хугацааны дараа өөрчлөгддөг юм ээ. Гэхдээ та ер нь бол тийм явж ээж, харж ээж, таньж ээж, уулзж ээж, хүрээлээ өөрчилж ээж, сэтгэл санаагаа хөгжиж ээж ингээд дахин шинэ амьдралын зам мөрөө инээнэ. Нэг хэсэг уйлдаг, шаналдаг, хямардаг байсан бол одоо бол ер нь ингээд санаж бодсноо хийгээ ганцаар явж явах шиг сайхан зүйл алга гэж байгаа боловч танд одоо бусдын тусалцаа дэмжлэг хэрэгтэй, хайр халамж хэрэгтэй, анхаарал хэрэгтэй, хаяа бас үнэхээр ганцаардчихээн гэсэн мэрэг бууж байна. Тэгэхээр танд одоо хань зүйл болохоор байна уу, хэдийн болсон байна гэдгийг ингээ харъя. Уулна. За ерөнхийдөө бол тэмээд хэсэг та бол ганцаар яваад нэлээд удаж байна. Заавал одоо хостой бол гэхгүй. Ямар ч үсэн нөхөрлөл, эргэн тойрны хүрээлэл, хамт олон гэдэг юмдаа эргүүлээд нэг ингээ хараад үзээрэй заяа. Та ингээ нэг юм сэтгэл готролтой өнгөрснийг мартаж тавьж явуулж чадахгүй. Хаяа эсвэл бусадтай өнгөрсөн амьдралаа жишиж айж имээдэг энэ байдлаасаа болоод таны ойр орчин юм дандаа л нэг юм болж бүтэхгүй юм ярьж идэг, юм өгөөлж идэг, бусдыг гутаа шүүж идэг ийм хүмүүс хүрээлээд байдаг тал байна. Тийм учраас солих хэрэгтэй. Тэгэхгүй бол таны энерги ч бас ядарна шүү дээ. За юу. Тийм. Зоригшож байдгүй. Ам дээр бол манай юм чи баг. Юу исэн л гээд байгаа мөртлөөг ажил дээрээ бас тий гараад явдаг дээрээ хойш тайл нийл зориулахгүй нэг л нөхцөл нь бүрдэхгүй сэтгэлж өрөхгүй байдаг шүү дээ. За өөрийгөө өөрчилж байгаа боловч за таны нэг зургуун шаардлагатай зүйл өөрийгөө өөрчилж ингэ санаад байна. Та нэг өөрчлөгдөж байгаа магадгүй санаа бодлоо жоохон өөрчлөх гэж хичээж байгаа бах. Гэхдээ ингээ өөртөө туулж ажиллаад байгаа юм уу гэхээр үнэхээр үгүй байна уу. Амар бясалгаад ч юм уу, амар төвлөрөө ч юм уу, өргөл өргөөд ч гэдэг юм уу ингээл зүг зам руу гэлдрээл ингээ яваад байгаа юм уу гэхээр бас үгүй. Энийг газараа гацаад удаан зогссон байна гэсэн. За орон гэрийн асуудалтай аягүй санаа зовж байна. Ер нь бол ингээд өөртөө шинэ машин, байр, сав одоо тий ингээ юмнуудаа хөдөлгөөн оруулахыг хүсэж байгаа боловч та яг гараа тайгаа явж байгаа юм уу? Яг судалж байгаа юм уу? Наашны мэдээлэл сонирхож байгаа юм уу? За оюун бол өндөр байна. Оюуны чадамж бол өндөр байна. Өшөө явж таньж дэлгэрүүлээрээ. Тийм. Ийшээ тийшээ явъя гэж бодож байгаа бол бас яваарай. Би ерөөсөө яваарай гэдгийг шүү дээ. Явж иж хүн юм туулдаг байхгүй. Сэтгэл бол маш амар амгалан. Эрдэнэ аягүй хэцүү байсан. Харилцаанаас гарснаас сэтгэл санаж маш амар амгалан байгаа хэдий ч гэсэн та хосын ороо гэдгийг санаж яваад хажуудаа таныг ойлгодог, хүндэлдэг
таны үзэл бодлыг унтраадаггүй, таныг шүүж залхаан цэрлүүлдэггүй, таныг гэсэн сэтгэлтэй хүмүүс байгаа гэдгийг санаарэ. Тийм хүнтэй учирнаа. Алхам хийхгүй бол хаалгажин төгшөөд ороод ирэхгүй шүү дээ. Энийг бас бодоорой. Ер нь бол хайж эмээгээд авах юм байхгүй. Амар их хачаа өөрж явдаг юм байна. Амьдрал дээр ажлын ачаал, амьдралын ачаал, мөнгө төгрөгийн ачаал гэд гэвч ингэ болдог бүтдэг байхгүй. Ингээ харахад бол мөнгө төгрөг өчрөө юмар гачигтаад тах юм харсан гайгүй ч гэсэн бусдын энэ жижиг шажиг хэрэглэж ерөөсөө авж байгаа зээл, мөнгө төгрөг, цалин, мөнгө төгрөг чинь бүгдээр л ийм хэрэглээний жижиг зүйлүүдэд урсгал зардал болоод явчихдаг болохоос биш яг өөрөө жаалс ирээдүйд хэрэгтэй юм дээр хөдөлж гин үү, та юу нүүрхээ яг ирээдүйд хэрэгтэй юм хийж эхлүүлсэн үү гэдгийг бас сайн бодож үзнэ. Энэ цаг нь болсон байна. Тэгэхээр өөрийг нэг тавих нь шүү дээ. Өөрөө тэр амьдралаас таашаал авч, өөрөө тэр хийсэн бүхнээсээ өсөл дэвшил авч, өөрөө ингэж явж байж эн чинь хүн байгаа гэдгийг мэдэрх учраас өөрийгөө өөрчилж ингээл нэг газараа суугаал нэг л хийдэг юм а хийгээл нэг л явдаг замаараа байнга яваад байгаа болохоос биш яг өөртөө зориулаад цаг зав гаргаад яваад байгаа мөнгө бол бас үгүй байна. Тэгэхээр явнаа. Ер нь бол ингээд тэгээ цонх болгоны ард өөр ингэсэн жижиг асуудал, өөр ингэсэн зовлон, өөр баяр жаргал, өөр ингэсэн зориг хүсэл тэмүүлэл байгаа. Гэтэл таних яасан бэ гэхээр нэг л хэвэн байгаад байна. Ерөөсөө нэг жоохон эргүүлээд бодъё, төвлөрье заяа. Тэгээд зэх дараанд оруулъя, гарч ор. Би одоо бол таны хүнтэй суу уулз нөхөрл гэж зөвлөхгүй. Угаасаа энэ бол ирэх зүйлээ гэд хэлэнгүүд яшиг гэсэн идэс та сэтгэл дотор үлээгээд байгаа үст. Яг үнэндээ бол тийм байхгүй. Амн дээр бол үгүй мөнгө хэрэггүй л гэж байгаа бах. Амьдрал дээр юм чинь тус нэмэр нь хайчих үдээ. Хоёлоо байна гэдэг чинь бас юу илээ. Таны хувьд бол одоо юу гэдэг залуу халуун наснда сэтгэл хөдлөлөөр тэгээ дурлал хай шохоорхлыг ч сайн ойлгож мэдэхгүй байж хатал эхний амьдрал хайр дурлал гээд явчихсан юм байхгүй. Тэгээ тэнгууд тэр чинь амьдраад хичээгээ зориод ирэхэд өөр байсан. Мэдээж шүү дээ. Энд чи хоёр өөр ертөнцийн хоёр өөр хүмүүжлтэй хүмүүс чинь ингээд нэгэн бүхэл болох гэж байсан. Нэлээд болсон баг. Гэхдээ одоо тэр үнийг бол уучлчих уу. Сэтгэлээсээ тавиад явуулчих, өршөөчих. Тэгээ ер нь тэрнтэй адилхан байна гэж юу аах вэ? Дараа уучлал чинь тийм азгүй дандаа л тэрнтэй адилхан тэрэн шиг байна гэж байхгүй. За юу. Ийм учраас одоо өөртөө итгэлтэй бай. Аливаа хүмүүс ингэж нэг юм үйлдэл гаргаа сайн уу, байна уу гэдэг ингээд өөрөө төвөгшөөгөр ингэ дайжаа цухтаагаад ах шаардлага байхгүй. Тэгээд сайн байна уу гэж хэлсэн хүн болгон амраа хөсөө харилцаа үүсгэх гээд байгаа ч юмгүй штэ. Бас ер нь бол нөхөрлийн үрэлд хэлэх тусмал хүн нэгийг сурж яддаг те нэгийг мэдэрч идэг учраас жоохон мэдрэмжээ сэргийж өгөөрэй гэж миний мэрэгэн дээр бууж байна. Тэгээд админ өдөр нутагт явж байгаа учраас өдөр болгоно та нараа бас хүлээж байгаа болов гэд мэрэг оруулсаар л байгаа. За ажил төрлийн байдал дээр бол одоо яг л нэг хэвэн байна. Тогтсон төлөвлөсөн 5-9 юм алга. Тэгээд өөрөө ч хувьд одоо 8 ч гэдэм өөр юм хиймээ хийсэн сонирхол харцсан баг юм уу да. Ер нь тэр тал дээр зориг баг юм уу да. Нэг тийм юмд стон шунал багтай хүнд гэр хоргоо мөрөөрөө өстөдөгтэй ажил амьдралыг зэрэгцүүлээд тахтуг зэрэгцүүлээд өөр хүүхдээ жимбэд л наваад явчихжээ л байгаа. Гэхдээ яг энэ болгоны чинь завсраар бас дунд нь багхан жил өөрийгөө хайрлаарай, жаргаарай гэж миний зүгээс зөвлөмөр байна. За ингээд нэгдүгээр бүлгийнхаа уншлагыг тийм жаргая. За тэгээд хоёрдугаар бүлгийнхаа уншлагыг хэлье. Хоёрдугаар бүлгийн хараарыг сонгосон хүмүүсийнхаа энерги шалгалтыг эхлүүлцгээе. Үшээ яахаа мэдэхгүй байна. За бодол дотор сэтгэл дотор ч юм бол хоёр хүн ирэлтэй дээ. За
За одоо миний хэлцээ сайн сонсорой. Бодол дотор ч 2 хүн хэргэлдээд байна. Яг учраа бас мэдэхгүй байна гэж гарч ирээд байгаа юм аа. Ийм бол та зөв группийг сонгосон байна. За мөн цэцэн цэр ирж байгаа нэг хол амчин сөнгөтэй өвдөд байгаа бол та зөв группийг сонгосон байна. За мөн тийм ер нь бол жоон шээс сатараа лойр орхон бийцсэл ингээ хүүгүүдээ бол та зөв группийг сонгосон байна. Сони. За айгүй их даарч бэрээд заа юу айгүй их даарч бэрээд байгаа бол бас та зөв группийг сонгосон байна. Мөн ер нь ингээ саяхнаас ингээд нэг юм шинэ найз нөхөдтэй болсон юм уу да. Саяхан шинэ хүмүүстэй танилцсан шинэ ингээ группт орсон шинэ юм аялал маялалд яваад ирсэн юм уу гэж харж байна. За олон хүмүүсийн цуглалцынхаа ороод тэнд хүмүүстэй танилцсан байна. Жаахан үдцсэн үе байгаад байгаа юм байна. Тийм үдцсэн хүмүүс донд орсон гэж. За тэгэхээр уншлагаа эхлүүлье. Эргэлзээ тэнэлгэл за айгүй ихтэй байна. За юу эргэлзээ тэнэлгэл за айгүй ихтэй байна. Яагаад юунаас эргэлзээш тэнэлгэл юм да дуузнэ. Гоё 90 тэнгэртэй юм байна л гэж л. Ханийн тэнгэрээс илүү 90 тэнгэр хүүхний тэнгэртэй юм байна. Миний мөрөнд ерөөсөө хүүсээ ялгаа байхгүй. За яасан бэ гэхэл урд нь ингээ харилцаж байгаа харилцаа холбоо чинь орхигдсон хүмүүс гинт ингээл гарч ирээл ингээд санаа зовон заримаас нь бол заяа шиг гэл хайж байгаа юм шиг боловч ингээд урд нь ингээ холбоотой байгаа таньдаг байгаад байсан хүмүүс чинь одоо ингээд таныг харилцаа эхлүүлсэн дараа гарч ирээд байна. Та бол одоо харилцаатай хүнтэй байгаад байна. Хоёрын харилцаа бол эхлээд бас нэг удаагүй харагдаад байна. Гэтэл одоо энэс болоод үйл болголцоо маргаан үүсэх үү дээ. Энийг бол таслан зохицуулсан дээрээ 2 хүний хооронд юм 3 хүний хооронд гүгэд яах вэ? За юм. Таны хажууд хүний хувьд бол авууштай тал байгаа ч гэсэн сүүдэр тал нь бол ерөнхийдөө жоохон хаартай, харамж, өөрийнхөө дайрдаг. За яг таны дэйтэй мөнгө төгөө болдгоо байж болно. Таны дэйтэй хийдгүү байж болно. Гэхдээ ингээ 2 хүний хооронд 3 хүний хооронд харилцаа эхлүүлэх шаардлага байхгүй. Нэгэнт бол гал тэрэг явдгаараа явсаа эхэлдгээрээ эхэлсэн. Та энэ үнтэй амьдарч байна. Энэ үнтэй өргөж нөхөрлөө танилцж байна. Гэтэл өрдөн тавиад явуулсан хүмүүс чинь ингээ гарч ирээ та бас ингээ яна яна гэсэн имэйл таваад байна. Үл болголцол үүсвэл одоо тий бас муухай шүү дээ. Гэтэл та ямар нэгэн юм хийгээгүй хандаагүй ямар нэгэн алдаа гаргаагүй байтал тэр чинь буруу ойлголтод явчихвал бас тэгэл энэ шинээр эхлүүлэл явж байгаа энэ харилцаа чинь бас утгагүй болоод явчих шүү дээ. Тэ хэрүүлээ сэдвэл болох юм. Тий аливаа юм жоохон бас ер нь жоохон яарсан юм байна да. Тэ. Гэтэ яг одоо нөгөө нэг яасан бэхээр хажуудлын хүний чинь юм алдаа дутагдал сүдэртэй тэл танд харагдаад тэр нь бухимдаад ер нь жоохон юм үүлэрхэг та ингээд өөрийгөө бариад ингээд бүрсүүлд ингээд заа зүгээс яаж хийсэн юу ч хийсэн адилхан ямар ч байсан энэ иймэрэл дуусан ч гэдэм юм ингээд урд нь бол ингээ өөрийгөө ойлгуулах гад тий ингээд чи надад итгэдэг үстэй итгэрээ гэд ингээд таринтжээс л нөгөө хүн чинь ингээд санаатай санаа нь зүгээр тоглоод байгаа юм ч мэдэхгүй ярьжлаад байгаа юм ч мэддэхгүй ингээд химлээд байхаар чинь бас тань хэцүү байсан байх. Гэхдээ би бол ингэж хэлнэ. Тийм ээ. Тэгтээ та энэ үндэ өөрөө анханаас нь өөрийнхөө л харьцах байсан байхгүй юу да. Тэ? Тэгээгүйгээс болоод ингээд та хоёрын харилцааны дундаас ингээд үйл болголцлууд гарч эхэлж байгаа байхгүй. Хажууд хүний хувьд бол үйл болголцол гарч ирээд эхлэнгүүд нөгөө удаа холбоогүй байсан хүмүүс чинь гинт ингээд гараад ирэхээр за угаасаа бол энэ угаасаа надын амьдрал биш юм байна. Энэ битээр удахгүй юм байна. Таны ингээ нэг ингээ бодож байгаа юм эхлүүлсэн харилцаагаа ингээ ийм битээр удахгүй мэн гэж эхлүүлдэг юм байх юм.
Гэхдээ тэгэх ямар шаардлага байгаа юм бэ? Амьдрал үзээгүй шүдцэн хүн байна. Юм ойлгоогүй ойлгоцсон хүн байгаад байгаа мөртлөө өөрийгөө тэгэж өрөөнө гэж юу байд юм бэ? Тэгээ нэг нь 50 уулзсан харилцаануудыг бол болох хэрэгтэй. Ер нь тань руу ярьж мариад байвал одоо эсвэл дугаар муугаараас үлдэх юм уу? Энэ харилцаагаа бүхэлж авч үлдэхээ хэлж хэрэгтэй шүү дээ. За ингээл эхлээл нэгний 1-2 жилдээ юм уу нэг хэдэн сартаа ч юм уу 2-3 жил за яг нь 3-4 жилдээ ингээл энэ хүн чинь гой сайхан байгаал ингээд юм байжснээ жоохон өөрчлөгдөд ирээ сүдэр талыг хараад өө дутагдлийн нүүлвэл тэр баг юм санаа чинь нийцэхгүй маа. Ер нь ааш мааш бол бэ штэ өөртөө чинь дураараа байгаа өөрийнхөө хүснээрээ байх гэдэг ийм зангууд байгаад штэ. Энэгээ хүлэн зөвшөөрч гэлтөө. За тэгээ энэ хүнийг та яаж цааш нь авч явах вэ? Бид хоёрын амьдрал яаж цааш нь болох вэ бүтэх вэ гэдэг болохоос болохгүй нүртэл нь яваад үзэх хэрэгтэй. Юу энэ тухайн төрөөгөө тэгэл хөө алдаатай дутагдлыг хараад ингэж болохгүй тэрч болохгүй ингэж бүтэхгүй мэн гэдэж болохгүй шүү дээ. Ер нь бол яг энэ хүн ч гэсэн жоохон алдчихсан өрний амьдрал тал дээр нэг ингэж нэг хүнтэй олон жил ингэж үүдэх чинь яг гэр бүлийн амьдралаар амьдарч үзээгүй мөн аливаа нэг юмар хайр халамжаар дутагдсан юм ийм л хүн байгаад байгаа байхгүй. Зүгээр үүлүүд байхынхаа оронд харгаа өөрчлүүл яасан бэ гэж хэлж байна. Тэгээ та хоёрын амьдрал тийм цогтой өнгөрүүлэх цагуудыг илүү гоё байлгаж хөвгөлтэй байлгаж илгүүлээ сайхан дурсамж бүтээ. Та өөрөө чи амьдралд өрөөс ингээл хүнтэйс үргэлж нөхөрлөл яг л юм нэг юм аав ээжийн амьдралыг нэгийн хэвээ эхнэр нөхрийн амьдралаар амьдрдаг бол энэ дунд чинь жоохон гэрэл хэрэгтэй, хөдөлгөөн хэрэгтэй. Тийм дуу хоор хэрэгтэй, баяр жаргал хэрэгтэй. Жоохон жожигрол аль нь хүмүүс дунд орохоосоо санаа зовл хүмүүс дотор орохоор би эвгүй авч явал нэгний эвгүй гэдэлд оруулаад ингэж байгаа юм. Тэг тусам орноо. Тэг тусам л өөртөө хүрээлтэй танилцнаа. Энэ хүн бол таныг бодохгүйш бодож гин. Энэ хүн бол амьдрахгүйш амьдрыг гэсэн хичээл зүтгэл байна. Энийг нь хуглаад явах вэ, тийм ээ? Энийг нь бас хуглаад явах. Өөрөө дээр нэг хаяа дургуун нүрэл болбол хичээл хаяа болохоор хайр нүрэл явах юм. Яг гэхдээ нэг л эхлүүлсэн бол эхлүүлнэ шүү дээ. Тэгэл заримдаа өстө тэнийг харагдчихсэн ч гэсэн заримдаа тэнийг юм ярьжсэн ч гэсэн энэ үнийг ойлгох хэрэгтэй байхгүй юу да. Яагаад ойлгох хэрэгтэй вэ гэхээр энэ таны нөгөөний тал чинь байхгүй. Энэ хүн таны нөгөөний тал. Та нөгөө өнгөрсөн хугацаанд яг л наад хүншгийл тэр өнгөрсөн хугацаанд хостой ч юм уу тэр таарсан хосуудаа тийм харилцаа гаргажсэн. Гэтэл амьдрал танд яг эргүүлээд амар хэцүү санагдаж байгаа тийм хүн. Уулын та хоёр нэг юм алцаад тах нь ингээд харьцангуй өртний амьдралуудаас чинь бага үйлүүлээд тах нь бага ч гэсэн амьдралын ачааллын юмнууд нь харьцангуй бага ч гэсэн таны ер нь ингээд бусдад гаргаад идэг ёдрын зам ман юм сэтгэл хөдлөлийг энэ хүн өөр хэлбэрээр нь л гаргаад байгаа. Тэр өөрөө өөртөө бол тэмцэн өөрийгөө л ойлгоно гэсэн үг шүү дээ. Та энэ хүнийг ойлгож эхэлснээр та энэ харилцааг аавж бөхөлж эхэлснээр энэ харилцааг авч үлдэж эхэлснээр яах вэ гэвэл төөрхөө асрыг халтаа дутаглагч бас ойлгох байх. Тийм. Хүмүүс бас сал хэлэхээр салаад гүйчдэг. Хүмүүс нийлэхээр нийлээд явждаг амьдрал гэж байхгүй. Тэгтээ тэрнгүү та тэгж хүний үгээр ороод ингээ яв хүнч биш өөрөөрөө дайрал муу хорлно. Танд байгаа заашвал түрэгдэж гин. Алим төвчээртэй авах хэрэгтэй. Юмыг аливаа юмыг арга ухаанаар шийднэ. Заримдаа жахан зал хэрэгтэй. Жахан магтаал хэрэгтэй. Тийм учраас харилцаан дээр энэ тал дээр анхаараарэ. Тэгээ ингээ буугаад өгөөл ахаал ингээ нэг гараад ирсэн хүнтэй ингээ нийлээл ингээл яваад ах юм бол тэгэл нэг л олон хүн сольсон. Тэгээ ийм л хүн байх болохоос ш. Учрал болгоо ихэндээ гоё штэ. Тэгэл яг дундаа ороод ирнэ. Нэг хазаан ашиг таниал эхэлнэ. Тэгээ тэр болгон шантраад за окей гэж бууж өгдөөвэл яах вэ? Тэгээ энэ хэрэгтэй хэрэггүй замын холбоотой завсрын хүмүүсийг бол аль болох өөрөөсөө холбосон дээр яг амьдрсан шиг л амьдрсан дээр байхгүй юу да. Тийм үстэй. Түүнээс биш өөрт чинь жуулна бас нөхчөр зүггүй тэднэртэй аяг гүгээд байгаа юм чарсан муу гайгүй ч гэсэн өөрөө тэрийг санаж яваарэ. Нэг гомдоод нэг шаналаад нэг хэрэлдэж маргалдчихэд алдаа гаргачваа. Би бол энийг хэлнэ. Тэ. Ер нь юмс бол бууж өгөхөд бол маш амархан ш. Тэмцэж авч үлдсэн хүн л энэ амьдралыг авч үлддэг гэдгийг бас ойлгоорой. Ганцхан өөрсдөө чинь тохиолдоод байгаа зүйл биш ээ. Өөрчлөн давтагдаад байгаа зүйл биш ээ. Энд чинь л харилцааны хэмжээд энэ дэлхийд тахны энэ өчнөө олон хүмүүсийн дунд чинь давтагдаад ирсэн харилцааны нэг хэлбэр л байгаад байгаа байхгүй юу да. Тэгэхээр
би бол ингэж зөвлөхөр байна. Тэгэхээр 2 дугаар группийнхаа уншлагыг ингээд энэ үрийг гаргая тий. Бодчихгүй тий. Миний хийсэн үгнээс өөр чи хэрэгтэй юм юу байлаа гэдэг бодчорой гэж зөвлөмөр байна. За 3 дугаар бүлгийг сонгосон. За энэ чулууг сонгосон. Хүмүүсийн уншлагыг хэлье. Нэрээ шалгалтай гэдэг. Энэ жоо чанга тавьчих уу. Чанга чулууцсан юм шиг харагдсан. Зүгээрээ гэж. За энэ яасан бэ гэсэн чинь хэрүүл маргаа зөрчилдөөн худал хуурмыг саяхан мэдсэн гэж. Ааш цан ч бүр эвдрээд амар ойролж шашхраад бүр ингээд амар гомдоо чарлаад бүр ингээд бачуурсан бол та зүгөөрөө бий сонгосон байна. За саяхан таны ойр орчинд юм садарсан үйл явдал тохиолдоод ийм юм болсон бол та зүгөөрөөс бий сонсож байна. За гэтэл яасан бэ гэсэн чинь айгүй хэл аманд өртөөд ээ шүү гэж гарч ирж байна. За ер нь бол энэ групп 3 дахь бүлгийнхэн бол ойлгомжтой болоод тавьчлаа шүү дээ тий. За нүгэл буюу хоёрыг тэнцвүүлж байна хормын. За салхуу болох уу салыг гэсэн эргэлзээд нэлстэй ер нь жоохон салга байгаа мó салцсан мөнхөд бас салаагүй ийм л харилцаатай байгаа хүмүүсийн тухай тэгэхээр шууд уншлага эхлүүлж барыг миний юу ярих гэдэг ойлгож байгаа юм байна. За хонгорхон яасан бэ гэсэн чинь за тийм ээ таны зүрх сэтгэл мэтгэлд маш их асуудал өмнө маргаан гарсан. Тойрыг тойроод асар их худал хуурмаг аимшигтай хизээж төсөөлөөгүй гэж хэлж болохгүй л те. Ер нь бол төсөөлсөн зүйлүүд чинь болчлоо. Зүүр нойр чинь ингээд нэг хажуудаа ийм үнэтэй байна, тийм үнэтэй байна гэж зүйлгээд хэлсэн юм уу? Эсвэл бол одоо танаа нэг удаа биш алдаа ингэ гаргачихжээ. Энэ удаагийнх бол арай л хитрхээ байсан байна. Энэ гаргасан сэтгэл, энэ гаргасан зүйлийг чинь нэрээ үнэхээр асгачлаа штэ гэж хэлмээр байна. Тэгээд ер нь танаа хүний хувьд бол нэг хийсэн алдаагаа давтаад идэх тал байна. Тэгээд ядаж хахад өөрийгөө өмөрнө. Яасан муухай юм бэ? Энэ ямар муухай худал хуурмаг нүгэл муухай юм өөртөө агуулж өгд юм ээ худал хулгай одоо дээр нь томнол хаашаа өрнө гачигдал дутагдал яасан араад нь шиг зэрлэг юм бэ гэж би хэлнэ. Тэгээ энэ хүний ингээд ийм амар балмад хэрцгий ийм зэрлэг байдал одоо танд хүртэл нөлөөлсөн байсан байгаа байхгүй юу? Яагаад танд нөлөөлсөн байсан бэ гэхээр таны аашаа шиг өөрчлөгдсөн. Тэгээ нөгөө хүн тосрох хүмүүр сэтгэлтэй байсан хүн чинь хүний өөлдөг хөндлөдөг хүн болоо нүдтэй одоо ингээд зөрчилччээд байдаг. Гинтээ аашаа нь ч одоо хугацаанд ингээд нэг ийм орчинд ийм хөрөлтөй байхаар чинь хүн бас харахчгүй үстэй. Нэг хэсэг юм болсон байна. Амар сул дураг болоод хэмэр сулж унаад сэтгэл санаа чинь ямарваа нэг юм бүр шүмжлэгч басамжлагч юм шиг болсон байна. Та уул нь өөрөө юм биш шүү дээ. Муу нэ ажуудэлэг муу гэсэн үг биш дээ. Таны үнийг би бас муу юм уу гэхэргүй. Тэгээд таны зүрх сэтгэл дотор бол бас нэг итгэл найдар очиж салааг байх юм. Би итгэл найдар очиж одоо юу гэж тайлбарлах юм бэ? Салаад ингээ явчих болон зөндөө байхад ягаа одоо болтол салаагүй яваад байгаа юм бэ гэхээр та өөрөө хайрлцсан, өөрөө ингээ хичээсэн. Тэгээд тэрийг чинь энэ хүн өстө байгаль өстө юм шиг ингэж хүлээж авч хандсан л энэ да. Тэгээ ямар муухай юм адгуус малнаас долоондор юм муухай айш хараншин балмад хэрцгий муухай юм садар самун бүхс бүрний юм дагаж явдаг хүн бэ энэ үнийг. Яагаад ийм үнийг ингээд уушлаа дахин ингээд амьдралаа авч явахгүй зориглоод бичигэд идэх гэж ойлгохгүй наа. Гэтэ яг хүн л юм чи мэдээж авч үлдэх нь чухал. Ер нь бол шантраа бууж өгсөн хүнээсээ илүү аваад үлдсэн хүн мундаг байдаг л да. Гэтэ таны үний үед бол уул хүн юм зөөлөн, уул хүн юм сайн, уул хүн юм мундаг гэсэн юм ойлголтыг та сэтгэл зүрхэндээ хийцэн баггүй сайн талыг хараад ингээд чамгүй удчихсан. Тэгэл жижиг алдаа болгоны нууцлаад
гаргасан юм янз янзын балмад эрцгийн юм гачин үйлдэлийн ойлгоол ингээл өшөөгöd яваад ах юм ингэхгүй шүү дээ. Зарим тал дээр ярилцсанаа хэлнэ өөрснөө сануулнаа. Тийм. Яг өөрөө гисгээгээд явж чаддгүй ч гэсэн хорвоо ертөнц гэдэг юм чинь гисгэх юм уу гисгээ шуул цаазаар нь шийдэх юм а шийдэд явчихдээ шүү дээ. Гэдгийг сануулах хэрэгтэй. Ер нь танаа хүн бол ойрын хугацаанд юм ялц юм дуунах гээд байна. Тэгээ нэг юм цагдаа шүүхийн асуудлаас салахгүй явах баха яванда гэж хэлмээр байна би. Яа тэгэхээр энэ төлөх ёстой төлөөсөө л төлж байгаа юм байна. Тэр нөгөө яана мана гэдэг ах юм байхгүй. Өөрийгөө л хайр заяа. Яна мана гэд тэр нь санаа цавах яах вэ? Өөрөө бодъё. Яагаад би одоо л уучлаад явсан юм бэ? Би яагаад хүртэл энэ хүнийг ойлгоод энэ хүний төлөө хичээгээд явсан бэ гэдгийг бас бодоорой. За хүмүүс бол яг өөр хөхөд амьдралаа ингээ бүтээ аваад яваад гэж аавалж ганцхан хин хүн таны ойлгодгүй юм уу гэхээр эргэн тойрны чинь хүн болгоно л юм байдалтай байна штэ ясмын дээрээ тэ хадмоо танаахан хүүхдүүд гэл одоо ингээд ярих юм бол ах トゥ нарч их юм. Тэгэхээр таныг одоо ингээд нэг юм ачаанд хийдэг илжих шиг л гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэгээд ийм юмтайгаа тасан цогцоо байж байвал одоо байж та. Би бол энэ дээр хэлэх юм надад хэцүү юм. Хэд хэдэн удаа уучлалцсан, хэд хэдэн удаа өөрчлөгдөх байх гэж найдчихсан. Тэгээ энэ хүний ингээ хоосон амлал дандгаанд нь итгээд явдаг. Энэ хүний өөрчлөлтөнд итгээд ингээ явангууд энэ юм чинь ингээ ил тал хэлбэрээр хуурсаад л жижиг шажиг юм тудлаа ярьсаар л. Тэгээ хийж байгаа үйлдэлтийг гол нь гимшээд байгаа юм уу гэхээр үгүй байгаа. Тэр нэг юм жоохон амьдралд асуудал гараад юм болохоор ингээд өөрийгөө нэлцаалгал өөрөө л бусдыг ингээд буруу шагаалаа. Тэгээ өөрөө ч л буруу шаана тий. Таны зүрх сэтгэл бол энэ хүнээс өөр хүнийг хараад яваад байгаа юм алхуу. Ийм сайн хүний дэд ийм хүн байж ич хаяа ингээд өөрийгөө ингээд хайрлуул яасан бэ? Өөрийгөө төлөө юм бодож, өөрийгөө төлөөлөж, өөрийгөө өөрчлөөч. Хийгсэн юм аа, хиймээр санагдж байгаа зүйлээ хийлтэй тэгээд ингээл амьдрал. Би энэ хүмүүсийг ойлгож байна. Амьдрахад асар их зүйлтэй гэдгийг мэдчихээн. Гэхдээ энэ донд ч хүн өөрөө жаргаж амьдралаасаа таашаал авч халуун зүйл сэтгэл чинь хаанч ингэж баярлах ёстой шүү дээ. Дандаа ингээд тэрийг яах вэ, энийг яах вэ, одоо энэ яах вэ, тэр яах вэ. За наадах ч одоо ингэчлээ тэгчлээ. Тэгээд тэнгүүтээ ингээд танаа хүн ойлгохгүй. Энийг одоо би болвол нэлээд наривчилж, нэлээд задлж үзэх ёстой төлөв байна л гэж хэлнэ. Би бол одоо шууд салаа болоо гэхээс илүү эхлээд өөрийгөө хайрлаад үзье. Би яагаад нэрээ ингээд ийм юм тавтамжтай надад нөлөөлөд байна. Ийм юм яагаад миний амьдралаас гарахгүй байгаад байна. Нүг гадны нөлөө байж болно шүү дээ тий. Одоо ч хүмүүс айхтар болсон. Ер нь жоохон ажилтаа анкетай ч юм уу, гайгүй царай зүтэй ч юм хүмүүс ч одоо янз чатар том хийх юм аа. Тэр нь тийм болсон болоогүй юмыг дутуу хагас хийж хүний амьдрал балцаах юм. Гүйцэл хийж хэрэгтэй байхгүй юу? Айхтар л хүмүүс л байна. Би одоо л тэгж л хэлээ да. Уул нь л одоо ингээд босгосон амьдрал хичээсэн зүтгэлээ чинь бол би үнэлж байна өө. Тий. Чадсан байна, чадаад ч явд юм байна. Гэхдээ өөрийнхөө сүнсийг өөрийнхөө энэ махан биеийг жаргаал да дунд нь тийм ээ. Тэгээд жаргаа гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Сайхан хоол ид, сайхан кофе уу, гоё газар очиж суу, гоё хүмүүстэй юм яа, гоё хурал семинарт оч, гоё амралт суулалт яв. Би одоо бол тэгж хэлнэ тий. Ингээд бас нэг дунд нь жаргаарай хөөе. Хилээд юм тэгэндээ гэл тэгэл хоошоо тавиал яж байгаа юм дөө. Тэгээ намайг ингээ нэг удаа хэлчихээ шууд окей гэж ойлгочихгүй л хальтаа. Тэгээ миний зүгээс бол яг амьдралаа ганхт авч үлдээд хичээгээд байгаа юм шиг боловч тэгээ өөрөө асар их юм аа золиослоод асар их зүтгэл зүрхээрээ тоглоод ингэ явж байгаа гэдгийг ойлгож байгаа юм уу? Тэгээ та ч бас хүн шүү дээ. Тэгэл тэр нэг юм байвшлуудын гэсэн энэ хайчдын гэсэн ийм хандлагыг ингээд энэ хэл ингээд бүрэн суулгаад байгаа байхгүй. Үгүй эн чинь чи юу ингээд ямар хүнийг ингээд гомдоогаад байгаа чин үнж зөвхөн өөрийг нь хардаг, хасардаг, тойголдог, зөвхөн өөрийнх нь төлөө гэд ингээд явдаг хүнийг ингээд гомдоогаад байна шүү.
гэдгийг бас ойлгох хэрэгтэй байхгүй. Одоо үед ингэж тэгээ нэг хүний төлөө өөрийгөө золиослоод явдаг хүн өөр шиг хүн байхгүй шүү дээ. Жоо анхаар та надад хажуудах нөхөртөө хилдээ. Тэг хилээд энэ ойлгох үгүй. Тэг өөрийгөө эрхлүүл. За өөрийг миндээ бод гэж хэлээ. За ингээ 3 дугаар бүлгийнхаа уншлагыг өнгөртөө. За ингээд 4 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн энерги шалгалтыг эхлүүлцгээе. За цагаан ламд аягүй их өртөж явдгаа гэж шүү. За хүмүүс өртөж аягүй мөчөрхөд байгаа юм шиг байдалтай байна. За өөрөө хүүхд мөхтэй магтаад гэрийнхнийгаа магтдаг юм байна. Тийм бол та зөв гурав сонгосон байна. За шинэ дэвтэр үзэг бал авсан бол та зөв гурав сонгосон байна. Тийм шинэ нүүрний бодог модог шинэ дэвтэр бал ийм шинэ тосмос авсан юм да. Нүүн мөгөө сайхны юм бэ. За тийм ээ. Өөртөө юм гээд хөөрхөн хөөрхөн амьдаа сайртай минь өө хөөрхөн битмис авч уугаад байдаг юм уу? Эсвэл ингээд өөртөө аяа ангаар маск сасгаад тогтмолт байдаг юм уу? Их юм бол зөвгөрөв сонгосон байна. Жан хар хүс гоожоод байгаа цуваад байгаа биш үү? Тэгсэн мөртлөө даарад байгаа. Биний тийм бүрдуур жоохон докторгүй байгаа гэж гарч ирж байна. Цус багталцтай хүн бол зөв гүрүү сонгосон байна. За энэ тэмдгийн хүмүүнээр үйл хийлгээд дутуудуулсан гэж үздэг бол та зөв гүрүү сонгосон байна. Энэ сахины үйл хийлгээд нуухан авцаа нүдээс соглуулсан юм. За ер нь бол гар зэх гараад байгаа. Хүн заллуулсан. Хүн бол зөв гүрүү сонгосон байна гэж хэлнэ. За тэгэхээр 4-р группийнхаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. Их уул нөөдрөл хүн харахад ингээ хүмүүс ингээ гаднаас нь харахад их л өөдрөг юм сайхан болж байгаа бүтэж байгаа. За энэ сүүлийн дөнгөр за ажилтай төрөлтэй амьдралыг аваад явдаг юм бол тийм байна. Нийгэм дэслсэн байр суурьтай хүмүүс байна. Хүрээлтэй хүмүүс байна. За үржил шиг мөр өгөөжний тал дээр бол ерөөсөн ойрын үед юм жоохон мөнгө төгрөг юмнууд чинь хэвэн бус гахаж эхэлсэн байна. За зүрх сэтгэл айгүй төгшүүртэй, шархлаатай ийм харагдаж байна. Тэгээд зан үйлийн хохирогч болсон байна. За зан үйлийн хохирогч гэдгээрээ та ажил амьдрал дээрээ бүх талаараа шүү. За хань ажилтайгаа маргалдаж салаа сарнасан байж болно. Эсвэл маргалдаад байгаа. За ажил төрөлж мөнгөтгөө болоод байгаа хүнд ерөн заллуулаад мөнгө төгрөг гарц гараад байгаа. За тэгээ хийж байгаа юм чи үр дүнийг л өгөхгүй. Би харин нэсэн чи ядраа сулдаад ингээ бодол чин төгөөрөөд ингэсэн байна. Гэвч танд ингээ ирсэн юмыг та хүн амтнаар үзүүлээд ойлгоод ингээ засуулах гэж оролцсон боловч энэ дутуудсан байна уу? Тэг ингээ хүн ингээ гаднаас ч харахаар ингээ хүмүүс ингээ амар найл гэл энийгээл тойрож магтаал сайхан байдаг боловч. За энэ холын биш ойрхны хүмүүсийн аим шиг хил ам атаж өтөө одоо янз янзын уншлах тайрны янз янзын ийм хачин ийм шашны зан үйлээ хохирогч болоод байна. За сүнсэн би төөрсөн байна. Юмнаас айгүй цэрвсэн байх, шижгэлсэн байх, хурдан сэвдчдэг төрлийн те хурдан юмнаас бузарчдаг төрлийн хүн байна. Гэтэл өөрөө чинь бол өвгдээцэн өвгдөл чинь бол их сайхан юм. За хань ижлийн хувьд бол та хоёр хоёулаа уул нэг дажгүй хүмүүс байгаад байгаа. Гэтэл ягаад юм ашиг сонирхлын гэх юм уу, алдар нэрний гэх юм уу, мөнгө төрний гэх юм уу ийм юмнуудад ингээ байн өртөдөх юм. Цагаан лам бол бүр аим шигтэй. Би бол хар лам гэж хэлэхгүй. Цагаан лам. Хүн ингээд харахад амьдралаа сайхан авч явж байгаа аймаг гоё ингээ хүмүүс байгаад байгаа. Гэтэл та хоёрын орой болохоо ойрол толгон дотор чи хэрүүл гарна. Орой болохоо ойрол маргаан зөрчилтөн гараад байна. Тэгэл ерөөсөө ингээл
Тий. Ингээл нэг юм үл ойлголцол юм гараад учруу хууралт ууралт нь бол харсан гайгүй мэн үү. Тий. Ер нь бол юм гадны нөлөө байгаад байна. Тий. Гадны нөлөө. Аимшигтай гадны нөлөө. Гэхдээ бол хууралт ууралт гэдэг юм дээр би сая гайгүй байна гэд хэлсэн шүү дээ тий. Өнгөрсөн хугацаанд бол гарсан. Өнгөрсөн хугацаанд бол байсан. Гэлээ гэвч энийг уучлж өөрчилж янзлж харагдаж болсон байна. Тий. Гэвч одоо ингээд ажил төрөл мөнгө төгрөг өглөг авлага маргаан тэмцэлтэй холбоотойгоор та хоёрт ингээ юм ирсэн. Та нарын юм хосын амьдралд чи юм ирсэн. Хүүхдүүдээ чи ааш анаа шиг эвдэрсэн. Хайр дурлал юм хосын амьдралаас ч гадна юм гадны нөлөөнүүд амар нөлөөлж байна. Худ уурга ах トゥ амаатан садан одоо юу ийм хүмүүсийн нөлөө өөр хүүхдүүдийн чинь нөлөө. За мөнгө төгрөгийн нөлөө ажил төрлийн ачаал дарамт үнэхээр аимшигтай гэж үзэж байна шүү. Заяа. Тэгэл ингээл энийг л ах юм байна л да. Гол нь ингээл энийгээ чичээл хүнд муу харуулахгүй хүнд юм айлахгүйгээд ингээл байх юм. Гэвч одоо тэгээд бүр ингээм амьдралуу чин дааж тавахгүй даваа болгоод орчижээ. За энэ нэг багш магшээ даам үзүүлж харуулж очиж гүгээд идэм энэ хүний чи үйл мүлэл яг хэсэг хугацааных байсан болохоос биш. Нэгжид хугацааных биш байсан. Одооний энэ уналтууд одооний ийм асуудлууд энэ гэр орноор чи юм яваад байгаа юм шиг мэдрэмжүүд зүр нойрон чи юм даруулаад байгаа юм шиг мэдрэмжүүд энерги шин бүр сулдаа сунаад унаад байгаа ажил төрөлчин бүтэмжгүй байгаа бүр ингээд шашинд муухарсан мунхагласан бүр энэ тэнэглэлээ цосоогооч. Цосоох цаг нь болсон. Тий. Зүгээр л нэг сайхан байгаль хангаад дэлхийгээр би юу байгаль хангаад дэлхийгээр цэвэрлэж хилэндээ бяцлагаар мянга ном уншаад тарин шившээд хүний нүгэл буюу арилдаг бол арилчих واخа. Та нарт ирээд байгаа энэ ажил төрөлтэй холбоотой хил амтай холбоотой энэ гадны нөлөө тойрын амьдралаас энэ 3 хүмүүсийн 3 нөхцөл байдлын нөлөөллийг бол гаргая зайлуулаа амьдралаа урагшаа олигтойгоо аваад явъя гэж бодож байгаа бол за энэ шашны мунхрал донтолтой болоо. Илүү дутуу хагас хийлгсэн юм уу? Дутуу хагас хийлгсэн ном тарин энэ дутуу хагас шүтээд яваад байгаа энэ шүтлэгч хоёрын хооронд оромдог болохыг нэмэрээ. Энд чинь нэргүүлээ яадаг гэхээр ааш анан шинд чинь нөлөөлдөг. Ажил үйлс чинь нөлөөлдөг. Би сэтгэл чинь нөлөөдөг. Ингээ шуураад унаал гараас ч юм гарахгүй энерги өвдөл ядраад ингээ цөхрөөд идэв. Зүгээр ер нь бол айтаахан юм хийлгээд авчихад л болчих юм дээр чинь энийг ингээ дахин яваал дахин хийлгээл дахин зам уул нэг юмны хараад болоод байгаа байхгүй. Яаш эсвэл дуудаад байд юм уу? Очихгүй болохгүй айгаад байд юм уу? Эсвэл хинт чамаагүй заа ёо. Иймэрхүү юм амьдралаас авч гарга. Тий хоорондоо сайхан ярилц. Тий. Эсвэл өөрөө ингээд нэг юм байнга нэг хүн дээр явж чаад идэх юм уу? Болоо. Заа ёо. Хэсэг орхичих, хэсэг өөрийнхөө энергиэр өөрийнхөө хувь заяагаар өөртөө амьдралаар ингээ явуулаад юм. Бүр амар шүл сайлгараад. Тий нөгөө хүний ингээ бүр амны байгуулцооцсон. Тий. Яг болдог бүтдэг л амьдралтай хүмүүс юм шиг нүүдэлтэй юм. Тэгээ өөдлөд явж байхдаа анх эхлүүлэхдээ нэг хүчргүй амар шашин шүтлэг гэж явуулаг шүү дээ. Одоо ингээл өөдлөл дээшлээд эхлэхээр улам л ингээл мунхаг болол мунхар болол улам л юм шашинлаг болдох юм. Яг байж өстой хэмжээгээр нь л авч явна гэхээс биш үлдсэн хэмжээний өөрсдөө чи хичээл зүтгэл өөрсдөө чи энерги өөрсдөө чи заяа төгрөг гэж юм тэтгэн штэ. За юу. Юм болгоныг бас хэтэргээд хийж битээ бод гэж мэрэг хэлж байна. Амар стресстэй юм биш. Болно гоёл болоо. Тэг хэсэг хугацаанд шүү дээ. Яг нэг ламдар өчөөд ном уншуулад нэг сарыг барьд юм уу? Нэг сарын хугацаа болд юм уу? Тэг айл ахаал нэг асуудал. Гэхдээ нэг юм хийвэл хийсэн шиг хийгээд өчтөг хүн амтаа болоод тэрнгээрээ хийлэж мэлэхгүй яасан юм те. Тэгээ нэг юм бизнесээ бас нэг хүн амтны бизнесээ идэх хоолны золио болоод явах юм. Эн чинь энэ зүйл энэ мэлмээ оюун уншлага тарин бөөм мөргөл үзэж харах энэ өмнөд чинь бусад боён хийх хөстэй болохоос биш. Бусдыг ингээ нэг юм бүтээгээл нөгөө юм хориол нөгөө юм бариад ах юм хилдэггүй шүү дээ. Тэ өөр дээр байн баяруулах гэл нэг юм хилдэггүй шүү дээ. Энэ тал дээр нухстаа авч үзье чи. Амьдрнаа. Цаашдаа өргөлүүлээд өшөө сайхан дэшээ дэвшиж явах амьдрал байна. Одоо байгаа энэ жижиг шажиг асуудлууд бол энэ шашны нөлөө гэж хэлнэ би. Энийг таслан зогсоо. Нэг мөр таслан зогсооч байгаа нэг хэсэг бүр болчих. Байгаль хангаад дэлхийг шүтэл өөрөө үүдээ зэ шүтэл өөртөө шүтгстэй юм шүтэл ёо. Заавал тэрэн дээр очиод ном уншуулаад тэрэн дээр очиод өгүүлээ тэрэн дээр очиод засал хийлүүлээ. Тийш хэсгийн хугацааны юм байгаад байна. Яг өөртөө чинь
гарал өөртөө уг чанар юм биш байгаа шүү. За тийм учраас энэ тал дээр итгэлтэй байгаарай гэж хэлж байна. За тийм мэргийн энэ үрээд өндөрлөө. Тэгээ энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа.